тэгэхээр одоо яг одоо бид ард дээр өргөтлөө явуулах гээд ардыгаар өргөтлөө явуулах гээд 3 хоног үлдсэн байна. Тэгээд энэ 3 хоногт юу болж ийн за эссе writing тэ эссе бичихэд ямар асуудлууд гарч ийн за тэрнийг ерөөд одоо яг юу болдгийг харуулах гээд нэг 3-4 минутын влог биш 3-4 минутын short documentary хийж эхэлж байна. За тэгэхээр одоо ямар хүү үйл явц болж байгааг харъя. Зургаар 5 нэмэх гэж юм шүү. IELTS 6.5-аас дээш авах, сул цагаа зөв зарцуулах, өндөр өсрэлтэй болох гэснээр нэгт болохоор физик 10.1. Юу гэсэн шилээ өөрийгөө ингэ биччихснаа шилээрээ бас рекордлоод тэгээд тэгээд TikTok гэдэг юм уу? Team TikTok тренд гэдэг юм уу? За тэгэхээр өнөөдөр болохоор хүмүүний хүүхдүүдийн essay writing-ийн процессын нэг өдрийн бичлэг хийнэ. Би юм хийж ааш. За, essay person statement-ийг бичгээд хамгийн ядаргаатай зүйл нь юу вэ? Хамгийн ядаргаатай зүйл юм зүгээр Тэгцтэйгээр санаагаа буулгах гэдэг л маш хэцүү. Санаа ингээ гарч ийн, юм бодож ийн, тарих ажиллаж ийн. Гэхдээ ямар ч юм тэгцтэй биш. Би яг юу өөрөө ч хэлэх гээд байгаа ойлгохгүй болохоор яг хаанаас нь хэлж яг юу сайн бичгээ, сайн мэдэхгүй жоохон төрөлддөг гэх юм уу? Айгүйх бичих юм байгаа дээрээс нь ингээд 17 жил, 18 жилийн амьдралаа ингээд 650 үг нь багтаах болохоор юу бичгээ сонгох нь айгүй хүндрэлтэй байсан. Өөрийгөө discover хийгээд тэрээ яаж ингэж эсэ болгож бичихэл хамгийн том асуудал. За наа мэдгүй хүмүүс өөрийгөө танилцуулахад би Admit Boost-ийн founder. За тэгээд ерөнхийдөө 2-3 жил counselor хийж байгаа, coordinator хийж байгаа. За энэ жил болохоор хүмүүн гэд алхахын сургуульд бас coordinator хийгээ явж байгаа. За тэнгууд хамгийн ихний зүгээр яг зөндөө олон асуудалтай бол да. Тэгэхээр хамгийн өнөөдөр барьж байгаа хамгийн том 2 асуудлын нэг нь болохоор за санааг олох байгаа. Тэгээд санааг олох те эссэн дээр юу бичих талаар. За тэнгууд жил болгон ямар нэг юм нөгөө цуу яриа гарч ирдэг те. Одоо эссэн дээр заавал юм бичих хэрэгтэй ч юм уу те. Эсвэл одоо юм монтаж эсэ биччихвэл тэнцэх магадлал өндөр ч юм. Эсвэл ингээд өөрийнхөө одоо ийм нэг амьдралынхаа ийм зүйлийг бичих хэрэгтэй ч юм уу. Тийм асар олон ийм нөгөө цуу ярианууд гарч ирдэг. Ийм бичих хэрэгтэй гэж боддог ч юм уу те. Эсвэл заавал нэг драмагаа бичээ тэрийг тавьж гисэн талаараа байх хэрэгтэй гэдэг ч юм уу. За тэнгууд зүгээр абсолютно киноор зөвлөе л да тий. Сайн кино гингүүд заавал уран зохиолын кино биш байгаа. Сайн кино гингүүд заавал аим шиг кино биш байдаг шүү дээ тий. Тэнгууд энэ кино болгоны ард чинь скрипт буюу эхлээд бичиглэл байгаа шүү дээ тий. Тэнгууд заавал сайн кино гэхээр уран зохиолын кино. За эсвэл заавал сайн кино гэхээр адал явдалт кино биш байгаа байхгүй. Аим шиг сайн кино байгаа, адал явдалт сайн кино байгаа. Уран зохиолын сайн кино байгаа байхгүй. Тэнгүүд person statement дээр бас тэ зүгээр л аяг тавгаа уваадаг талаар сайн эсэ байгаа. За эсвэл өөрийнхөө травмагаа давжсан талаар сайн эсэ байгаа, тэнцсэн эсэ байгаа ч юм уу тэ. Гэт яг чиний юуны талаар бичих чинь нэг чухал биш байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр юу чухал юм бэ гэхээр за maybe тэ чамд тэр чиний бичиж байгаа эсэ чамд таалагдах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд өөр хүн таалагдж байгаа эсэ бичээд явуулчихвал дараа нь амар харамсмар тэ. За хоёр дахь юм бол заавал нэг юм амар том accomplishment барьж авах хэрэггүй болж байгаа байхгүй. Яг тэгвэл те заавал ингээд том зүйл accomplish хийсэн тэрнийхэн талаар бичиж тэнцдэг гэсэн үг биш болж байгаа. Яг тэгвэл ямар ч санааг гоё сайнаар биччихвэл тэр can be great essay болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө санаагаа олох дээр заавал өөртөө битээ амар том expectation тавиа те заавал би юм амар том зүйл бичих хэрэгтэй те бусдад ингээд болж байгааг үйл явдал бичих хэрэгтэй гэж бодоод тийм санаа хайгаад ийм нөгөө бодол гэдэг юм процесс руу битээ ороорой. Тэгэхээр яг өөрийнхөө бичмээр байгаа тий. За би энэ одоо idea ч юм уу эсвэл энэ миний амьдралд болж байсан үйл явдлын талаар ч юм уу бичмээр байна. За тэгээд тэр санаагаа бариад авчих. Тэгээд хэрхэн бичих тэгээд бичиглэл дээр илүү анхаараарай. За бичиглэл дээр зөв кинотой зөвлөл айгу гоё жишээ байгаа нь одоо би өчигдөрхөө үзсэн болохоор нэг айгу ойрхон байгаа. Марте Суприм гэдэг одоо
ширээний тенсчний талаар кино гарсан байхгүй юу? Тэр кинон дээр одоо спойлер шүү sorry guys. Тэр кинон дээр одоо мань хүн төгсгөлтөө яагаад дуусч байгаа вэ гэхээр одоо тий ширээний одоо тенсийн дэлхийн аварга болоод дуусаагүй за эсвэл ингээд ширээний тенсний одоо мэдгүй нэг юм ямар нэгэн зориг мөрөөдлөө биелүүлж дуусаагүй. Тэнгүүд тэр кинон дээр хэдий Мартин Суприм гэдэг хүний тэг ширээний тенсчний замдлыг ярьж байгаа ч гэсэн ширээний тенсийг ярьж байгаа ч гэсэн гол санаа яаж дуустдаг вэ гэхээр мань хүн өөрөө хариуцлага хүлээж авч сураад дуустдаг байхгүй юу? Киноны ихэнд одоо Мартин Супримыг яаж харуулдаг вэ гэхээр ерөнхийдөө амар юм хариуцлагаас зүхтаадаг, гэр бүлээсээ зүхтаадаг те одоо ямар нэгэн байдлаар юм хариуцлага хүлээж авч чаддгүй хүний талаар гаргаж хагаад ширээний тенсэр ингээд одоо болж байгаа бүх үйл явцаар төгсгөлд нь мань хүнтэй нөгөө одоо өөрийнхөө хүүхэд бишээ гэдээ ингээд гүрийж ийсэн аа яг ингээд одоо энэ спойлер шүү sorry guys өөрийнхөө хүүхэд бишээ гэж гүрийж ийсэн аа яг ингээд өөрийнхөө хүүхдийг хүлээн зөвшөөрөөд одоо нөгөө найз охин дээр очдөг байхгүй найз охин ингээд төрцөн имлэг твчтэй тэнгүүд ингээд миний хүүхдээ гэдэг яг хариуцлага хүлээж авдаг хүн болж байгаа талаар ингээд дуустдаг байхгүй. Тэнгүүд Исендре гэж хэлэх юм. Таад ингээд газрын тенс бичиж болж гин, сакс бичиж болж гин, хөл бөмбөг бичиж болж гин те. Чиний ингээд бичиж байгаа юм чинь юу ч хийж болно заяа. Гэхдээ яг тэр ингээд процессын үйл явцад те чи яг өөрөө яг ямар personal growth гаргаад байгаа юм те. Яг emotionally эсвэл ингээд personally чи өөрөө яг ямар зүйл ингээд сураад чамд яг юу болоод байгаа гэдгийг гаргаж ирж байгаа нь яг чиний эсэний гол санаа авах хэрэгтэй байхгүй. Одоо чи сагсан бөмбөгийн талаар тэмцээнд орсон талаар бичиж гэж бодъё л та. Сагсан бөмбөгийн тэмцээнд чи нэгт орсон нь эсэний чинь гол санаа байх ёсгүй гэсэн. Сагсан бөмбөгийн тэмцээнд ороод нэгт орох үйл явцад чи юуг ойлгож аваад чи ямар хүн болсон бэ гэдэг чинь чухал байхгүй. Тэнгүүд энэ одоо пис хэм одоо энэ хэсэг айгүй олон хүний эсэндэр ингээд алдагчдаг. Одоо бидгүй би ингээд өмнө жил хүүхдүүдээсээ уншиж ирсэн, энэ жил уншиж гин. За тэрний өмнө жил өөрөө бичижсэн гэх юм уу те. Ингээд яг энэ хэсгийг л алдаадаг. Тэгээ сагсан бөмбөгийг бичээд дуусчихдаг байхгүй. Тэгэхээр нэг тийм бол анх одоо би ийм хүн байсан те, иймэрхүү зан хандлагатай юм байсан. За тэгээд үйл явдал орж ирэн те. Одоо мэдгүй чи сакс ярих юм уу, мэдгүй ээжийг асарсан ярих юм уу, юу ярих юм. Төгсгөлт нь чи анх ийм хүн байжгаад төгсгөлт нь би ийм хүн болоод дууссан гэдэг гурван зүйл орж ирээд нэг бүтээсэ болчих юм уу. Гэхдээ зүгээр энэ бол ингээм амар ерөнхий явж байгаа шүү. Яг ингээд нөгөө таад эсэг унших ч юм уу эсвэл ингээд амар яг нөгөө сайн эсэр рүү оруул ингээд зөндөөл ингээд детальтай юмнууд байгаа л та. Одоо чи ямар нэгэн одоо чи чинь сагсан бөмбөг хөөсөн бол те чиний мотивац чинь юу юм те. Яагаад чи сагсан бөмбөг хөөсөн? Яагаад чи энэ эсэн дээр сагсан бөмбөгийг яриад байгаа? Энэ яагаад чамд ингээд амар чухал ингээд асуултанд хариулах хэрэгтэй болж байгаа. За гэхдээ ерөнхийдөө томоор нь энэ хоёр зүйл дээр л анхаарчаад болно гэж бодож байгаа. За ямар ч санаа байж болно. Чи өөрөө хүсчихвэл хүссэн санаагаараа бич. Хоёр дахь юм бол бичиглэл. Өөрийнхөө хувь хүний personal growth-ыг гаргаарай. Бити external зүйлийн амжилт ямар нэгэн activity list-тэй яриарай. За ийм хоёр зүйл хамгийн чухал гэж бодож байна. За тэгээд эсээ бичнэ гэдэг чинь өөрөө амар урт үйл явдалтай. Чи өглөө бичнэ, дундаас нь ингээд ямар санаа орж ирэхгүй өдөр бичнэ. За өдөр ч гэсэн ямар санаа орж ирэхгүй гинт дуцаахмаар санагдаад дуцаахж байгаа. Тэгээд орой гинт ингээд бичмээр санагдаад ч юм уу бичнэ. За тэгэл ингээд концертойгоо ярьж байгаа л нэг амар гоё санаа ингээд 3 цаг концертойгоо ярьж байгаа л амар гоё санаа болоод тэрийг амар гоё бичээл тэнгүүд яг үүндээ чам таалагдах болоод өөр санаа хайж эхэлнэ те. Амар юм нөгөө креатив процесс учраас амар их цаг шаарддаг. Ихэвчлэн дандаа бичээд байдгүй те. Ихэвчлэн айгүй их боддог ч юм уу эсвэл өөр ингээд эсэнүүд унших хэрэгтэй болдог ч юм ингээд амар олон үйл явдлууд болдог. Тэгэхээр энэ бүх үйл явдал дээр хамт олонтой байх ч юм уу те эсвэл хэн нэг ингээд тусалж байгаа хүн. Ингээд энэ бүх үйл явдлыг та зүгээр амархан байна гэж бодохгүйгээр эсвэл ингээд миний эсээ ингээд ах эсвэл ингээд миний ингээд одоо санаа ингээд гарахгүй байна ч юм уу ингээд өөртөө янз бүрийн excuse хэлэхгүйгээр эсээ бичгэд чамд тохиолдож байгаа бүх юм угаасаа болдог. Тийм болохоор энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөд цаашаа ингээд үргэлжлүүлж бичээ яваарай. Тэгээд одоо энэ бичлэг хэрвээ өнөөдөр 12 сарын гэм байлээ. Өнөөдөр 12 сарын 27 энэ бичлэг 28-нд орж магадгүй. Тэгэхээр нэг 2 хоног л үлдсэн мөн гэсэн. Тэгэхээр 2 хоногт таад байд чадхаараа сайн хичээгээд өргөдлөө явуулаарай. За, thanks.